ард иргэдийг ажлын байртай болгодог ийм эрхэм ноёд хадагтаа нар бол хүрэлцээд ирсэн байгаа. За манай энэ хангаан салбарын хувьд бол 2023 оны зардлын дүнгээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ маань нийт улсын бол 4% бол тэнцэх юм хэмжээд бол байдаг. Тэгэхээр бизнесийн салбараа бид нар хөгжүүлж иж энэхүү тоог хэмжээг өсгөх ийм бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр энэ маш чухал хилцүүл гэдгийг модераторын хувьд бол цохон тэмдэглэв байна. За эхний асуултаа шууд Монголын үндэсний аж үйлдвэрийн танхимыг төлөөлөн ирсэн. За Арангаан салбар танхимын дарга Мөнхбат танаас бол эхлэе гэж бодож байна. За хангаан бүсийн хувьд бол маш олон ийм мега төслүүдийг хэрэгжүүлэхээр түрүүн өмнөх хилцүүлгүүдээр яригдлаа. За тэгэхээр одоогийн нөхцөл байдал дээр энэхүү бүст маань бизнесийн салбар маань хэр байгаа вэ? Нэг ялангуяа уламжлалт мал аж ахуйн бизнесийн өнөөгийн нөхцөл байдлууд ямар байна? За аж ахуйн нэгжүүд маань ямар бэрхшээл сорилттой тулгарч байгаа вэ? Энэ талаар та дэлгэрэнгүй яриач. За сайн байцгаана уу та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. За уламжлалт мал аж ахуй хангаан бүсийн хөгжил гээд өнөөдөр дахиад цоошин аймгаараа төлөвлөлт бизнесийн төлөвлөлтийг хийдэг байсан бол сумуудаараа сумаан бүсчилсэн байдлаараа төлөвлөлт хийдэг байсан бол өнөөдөр 3 аймаг дарааллаад 3 аймаг дамжиж одоо бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийг хийх гэж байна. За дээрэс нь өнөөдөр жингээл одоо хангаан бүс дээр уламжлалт мал аж ахуйг ярьлаа. Энэ дээр зүгээр нэмээд хэлэхэд уламжлалт мал аж ахуйгаас эдийн засгийн одоо өрөөгөөжн гээд ингэнгүүт техник үеийн бүгдээрээ л мэднэ. Одоо ээжүүд маань өдөржингөө гал дээр шарагдаж хийсэн цагаан эдэг ах トゥ нэртэй боож өгөөл одоо тэр жилийн ажил өндөрлөдөг байсан бол одоо бас бүтээгдэхүүн болгоод өрөм хэлбэрээр ааруул хэлбэрээр арц хэлбэрээр одоо бас ингээд зах зээлд нийлүүлээд тэндээс тодорхой хэмжээний орлого олж байна. Тэгэхээр энэ шинэ стандарт гэсэн өнөөдрийн хөгжлийн төлөвлөлтөн дээр одоо яг энэ уламжлалт мал аж ахуйгаас гарч байгаа цагаан эдээ болон цагаан эдээний төрлийн бүтээгдэхүүндээ шинэ стандарт гэдэг юмыг бий болгож өгөх цаг болсон гэдгийг л нэг талдаа хэлмээр байна. За нөгөө талдаа уламжлалт мал аж ахуй дээрээс нь шинэ одоо нөгөө үр ашигтай мал аж ахуй гэдэг зайлшгүй холбогдно. Тийм учраас одоо өнөөдөр хосоо гишүүн сууж агаад айгүй их баярлж байна. Хосоо гишүүн бас энийг төрийн бодлогын хэмжээнд ялангуяа энэ хангаан бүс энэ сарлагын сүмний үйлдвэрлэл тал дээр дээрээс нь энэ ашиг шимт, үржил шимт одоо энэ малын загвар одоо фермүүдийг бий болгож өгөх нь бол бас зөв юм байна гэсэн ийм бодол төрж байгаа. Дээрээс нь манай Арангаан аймгийн хувьд бол манай нөгөө Араа комплекс маань давхар ийм одоо эрчимцэн мал аж ахуйн чиглэлээр айгүй сайн үр дүнтэй төсөл хэрэгжүүлж байгаа, ажил нь сайн явж байгаа. Манай аймгийн хувьд бол тэр бас загвар олчих байх гэж ингэж бодож энэ үлзий захирлаа тийм. Дээрээс нь одоо бизнес эрхэлж байгаа улсууд маань сууж байгаа учраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсчилсэн худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдахаар болсон гэдгийг би бас та бүхэндээ дуулгая. Сая одоо танхимын тухай хуулинд энэ маш тодорхой орсон яваа. Тийм учраас ялангуяа 3 аймаг нийлж хөгжлийн хөтөлбөр одоо хурлаар оруулах хөгжлийн хөтөлбөрөө бий болгохоос өмнө манай Арангаан аймгаас 20, Баян-Хонгор аймгаас 20, Өвөрхангай аймгаас 20 компаниуд нийлж бүсийн худалдаа аж үйлдвэрийн танхим гэдгийг одоо ингээ байгуулахаар болсон. Тийм учраас манай худалдаа эрхлэгчид маань ялангуяа энэ бүсчилсэн хөгжилд өөрсдийнхөө одоо бодол санаа өөрсдөө хийж бүтээх гэж байгаа бизнесийн чиглэлийг оруулах төрөөс бий болгож байгаа энэ том төслүүдэд өөрсдөө оролцохын тулд энэ бүсийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгаасай гэж ингэж өсөж байгаа. За баярлалаа. Нин ялангуяа бичил жижиг дунд үйлдвэрүүд бол стандарт их чухал юм байна. За мөн бол хамтдаа стандартын дагуу хөгжих чухал юм байна гэдгийг онцоллоо. За дараагийн асуултын хувьд бол аялал жуулчлалын салбар бол энэхүү манай хангаан бүсэд бол маш чухал юм салбарын нэгээр бол тооцогдож байгаа. Тэгэхээр энэ салбар дээр яг үйл ажиллагаа явуулдаг нэлээд том аж ахуйн нэгжүүдийн нэг болох хан хужирт компани орлого захирал хатагтай мөнгө цул хүрэлцэн ирээд байна. Танаас асуух асуулт гэвэл ер нь бол аялал жуулчлалын бизнес гэдэг бол цогцын бизнес бол байдаг. За нэг ялангуяа энд логистик, түүхийн, hospitality,
үйлчлэгээний салбар зэрэг бүх зүйлийг бол хамардаг. Тэгэхээр яг одоо хангаан бүсийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ? За үүн дээр төр засгаас баримталж байгаа мега төслүүд яг зорилгоо онд чадж гинүү гэдэг талаар та хариулт өгөөч. За Өвөр Хангаан аймгийн Хужир цомонд манайх үйл ажиллагаа явуулдаг. Одоо ингээд хангаан бүсийн хувьд гэх юм бол аялал жуулчлалын салбар маань бол хамгийн том төлөвлөлийн нэг яах аргагүй болж явж байгаа. Манай хувьд бол хаан хужир зохицолборыг 2018 онд нийссэн 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарыг тэр чигт нь хамарсан баг. Дэд бүтцийн үед ярих юм бол бид нар дэд бүтцээ өөрсдийн хөрөнгөөр бүгдийг хийгээд үйл ажиллагаа маань бол жилийн 4 улирал үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангагдсан. Дэд бүтэц хөгжөөгүйгээс аялал жуулчлалын салбарт ямар асуудал тулгараад байна гэхээр одоо нөгөө ганцхан улирал ажиллаад зогсдог. Зөвхөн зуны улирлаа л ашигладаг газрууд бол дийлэнх нь байгаа даа. Үүнтэй холбоотойгоор бас нөгөө зам харгуй, цэвэрлэх байгууламж одоо бол манай Монгол улсын аялал жуулчлалын салбарт бол хамгийн том хэрэгтэй байгаа зүйл бол яг энэ аялал жуулчлалынхаа том бүсүүдэд одоо цэвэрлэх байгууламжаа маш сайн хийж өгөх шаардлагатай байгаа. Мөн дэд бүтц гэдэг дээр энэ хог хаягдлын менежментийг бас төлхөө оруулж өгөхгүй болвол яг энэ байгалийн баялгаа төшөглээд байглаа ашиглаад явуулж байгаа салбартаа бол бид нар маш их хог хаягдлыг тарьж байгаа. Энэ нь өөрөө одоо нөгөө дэлхийд гарахаар зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад бол маш сүргээр. Манай хувьд болохоор бид нар олон улсаас зэрэглээ авсан. Тэрэн дээр бол яах чаргагүй олон улсад мөрдөгдөг нэг том дэд бүтц дээр бол хог хаягдлаас орж ирж байгаа. За мэдээж замын хувьд бол маш богино зайд буюу одоо төв замтайгаа хамгийн ойрын сумууд хар замаар холбогддог. Яг аялал жуулчлал руугаа гэх юм бол маш бага одоо манай хужиртын хажууд Батүлцэн цааш нь улаан цутгалын явдаг гэж хүн болгон мэддэг. Тийшээгээ бол одоо ингээл зам харгуу хэцүүгээс жуулчид одоо тэрнээс буцдаг, цааргалдаг нэг тийм асуудлууд байгаа. Ерөнхийдөө дэд бүтцийн асуудлуудыг илүү доктортой байдлаар хувийн гишүүдэн маань маш санаачлаг гаргаад хэрэгжүүлж байгаа гэдэг талаар саналыг хэллээ. Баярлалаа танд. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын бизнес, уламжлалт, хөдөө аж ахуйн бизнестэй холбоотой маш олон ийм бизнесүүд үргэлжлэхэд түүхийд зайлшгүй шаардлагатай бол байдаг. Тэгэхээр энэ асуудлаар Баян-Онгор аймгийн Баад цагаан сумын Цахир хайрхан хоршооны дарга Ноён Бадраагаас асуулт асах ийм хүсэлтэй байна. За танаа хоршоо бол ерөнхийдөө 166 аймаг гишүүтэй юм байлээ. За нийт бол энэ хангаан бүсийг аваад үзэхээр дунджаар бол нэг иргэнд ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн бол 2600 орчим ам доллар бол байгаа. Тэгэхээр танаа хоршоо үйл ажиллагаагаа сайн явуулж иж энэ тоог нэмэгдүүлэх юм болцоо эдийн засгийн хувийн үр ашигуд бол гарч ирнэ. Тэгэхээр маш олон хоршоо байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр цаашид бол энэ бүсүүдийн хувьд хоршооллыг ихээр байгуулах хамтран ажиллахаар ямар боломжууд байна? Танд бас ямар санаанууд байгаа вэ? За баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай хоршоо бол 2017 онд 30 гишүүн өргөтөөгөөр байгуулагдсан. Одоогоор 166 гишүүн өргөтөөгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. За манай хангаан бүс бол бас их онцлогтой. Говь, тал, хангаан госолсон ийм сайхан нутагт бүсэн маань одоо оршин тогтож байна. Ер нь бол малчтын маань одоо ганц одоо жилийн орлого бол малын гаралтай түүхийдээс л авдаг. Энэ нь доктортой биш, үний өсөлт дундалт гэж одоо хэлбэлзэж байдаг учраас бас гишүүдийн маань, малчтын маань амьдрал доктортой биш. Магадгүй одоо ер нь банкны зээлийн хооронд байх асуудал их гарч ирж байна. Шинэ горшоо чинээнэг малчин хөтөлбөр хэрэгжснээр ер нь бол горшооны гишүүдээр санкуугийн зээлийн урт хугацааны зээлийн хөнгөлөлтөй бага хүүтэй зээл бол бас нэлээ хувийн одоо бас олгогдож байгаа. Энэ бас одоо малчтын маань гишүүдийн маань бас амьдрал тодорхой хэмжээний нэмэр болж байна гэж үзэж байгаа. Энэ одоо авсан зээлээр малынхаа үйлдвэр ухсааг сайжруулж байна. Бэлчээрийн дац гэтэрсэн учраас
нэг малаас гарах ашиг шимээгээ нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Мөн одоо өвөл хаврын одоо эрс дэс байгалыг даван туулахын тулд гашаа хороогоон бат бөх сайн дулаалгатай болгохын тулд тийм одоо бас төслөргжүүлж байна. Ийм олон давуу тал байгаа учраас горшоо хөгжих байхаа гэж одоо бүрэн итгэлтэйгээр найдаж байгаа. За баярлалаа. Ер нь бол маш санал санаачлууд гараад явж байгаа юм байна. За нэг ялангуяа санхүүгийн зээлийн ийм хөнгөлөлтэй зээлүүдийн боломжуудыг бас шаардлагатай байгууллагууд нь хангаж байгаа. Ийм учраас хоршоодын тоо ихснэ гэдэг ийм саналыг дэвшүүллээ. За ерөнхийдөө түүхийд нь бэлэн юм байна. За сая дид бүтц нь бол ерөнхийдөө дайжгүй баригдсан байна. За хувийн хвшлээ дид бүтцээ өргөжлүүлээд яваад байгаа юм байна. Тэгэхээр үүнтэй холбоотой YBI аялал жуулчлалын компани ерөнхий захирал хадагтай Жавсанд орчоос асуумаар байна л да. Та яг залуу бизнес эрхлэгч эмэгтэйн хувьд яг хотоос бизнесээ шилжүүлээд за тухайн одоо хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд ямар боломжууд бас эрсдлүүд байгаа вэ? Энэ талаар та товч хариулаач. За бүгдэнд нь өдрийн бинд хүргэе. Тэгээд манайх бол олон улсын төслийн компани байгаа. Мөн яг одоогийн байдлаар Монгол улсад яг 1 жилийн өмнө бид нэр 5 сард Монгол улсад салбараа нээсэн. За одоогийн байдлаар бид бүхэн 7 улсад аялал жуулчлалын бизнесийн одоо төлөөлөл болсон компанийнхаа салбаруудыг нээсэн ажиллаж байна. За Монгол улс маань бол яг 7 дахь улсаар бол одоо байгаа. За бид нар дараагийн хил хязгаарыг бол дараагийн төвшөнд бас ахиулахаар ингээд өдөр тутам одоо үүрэг чиглэлээ олгож бол ажиллаж байгаа. За өнөөдрийн зохион байгуулагдж байгаа бүссэн хөгжлийн үндэсний форум бол нэг талаараа Монголын стратегийн бодлогын бичиг баримтуудын хувьд дараагийн 30 жил, дараагийн 50 жил Монгол улс өөрөө яаж хөгжих вэ те? Одоо бид бүхэн манай улс төрчид яриад байгаа кластер буюу те бид нар яаж энэ бүссэн хөгжлийг хийж чадсанараа бид нар Монгол улс ямар төвшин дараагийн төвшөнд очих вэ гэдэг илүү хилцүүлэг хэлбэрээр өнөөдөр бас эхний гараануудаа бол хийж байгаа. Тэгээд энэ удаад бол одоо манай компани хэрэгжүүлж байгаа төсөл мань бүссэн хөгжлийн 2 бүс дээр бол хийгдэж байгаа. За нэгдүгээр бүс буюу говийн бүс дээр бид нар Өмнө Говь аймгийн хонгорын элсийг түшиглээд хонгорын элсэн дээр одоо та бүхэн бүгд мэдж байгаа Safari Mongolia буюу сая устын танилцуулга гарч ирлээ. Тэгээд энэ нь өөрөө экстрим аялал жуулчлалыг Монгол улсад хөгжүүлье. За нэг талаараа магадгүй энэ экосистемд хэр хор хөнөөлтэй юм бэ гэх хүн болго асууж байгаа. Экосистем дээр бол хор хөнөөлт байхгүй. Бид нар Монголд шинэ төрлийн экстрим аяллыг бол Монгол улсад зохион байгуулахаар бол ажиллаж байгаа. За хоёрдугаар бүсчил буюу хангаан бүс байгаа. Би өөрөө Өвөр хангаан аймгийн Уянга сумын харьяат. Тэгээд өөрөө би энэ нутагтаа яг төрж өсөөд ингээ хүүхэд насаа өнгөрөөсөн учраас магадгүй би өнөөдөр яагаад хийж байгаа бизнесээ өөрийн төрлөх нутаг руугаа хандуулж болохгүй вэ? Энэ нь өөрөө нөгөө төр засгаас баримталж байгаа бүссэн хөгжлийн одоо яг энэ хөгжлийн энэ аялал жуулчлалын бүстэй бол ингээ уялдуулаад би одоо юу гэдэг Өвөр хангаан аймгийн Эсэн тасархайг бүгд мэдж байгаа. Маш олон жуулчид очдог. За Улаанбаатар хотоос 3-4 цаг бол яваад очдог. За энэ дээр бол яг нөгөө Safari Camp жижигсэн хэлбэрээр бид нар хонгорын элсэн дээр барьдаг шиг арай томыг бол энэ дээр төсөвлөхгүй байгаа. За жижигсэн хэлбэрээр аялал жуулчлалын бүсийг татах юм зохицолбор кемпийг бол одоо байгуулахаар ажиллаж байна, бэлтгэл ажил хангаж байна. За энэ дээр маань хангаан бүсийн яг Өвөр хангаан аймаг маань энэ дээр бол одоо маш олон бенефит буюу үр ашигуудыг эндээс хүртэх юм аа. Тэгэхээр ямар үр ашигуд гэхээр ажлын байр нэмэгдэнэ. За хоёрдугаар гэх юм бол бид нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тэнд маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. За олон улсын чанартай хурал цуглаануудыг бас зохион байгуулна. За энэ дээр түшиглээд бүссэн хөгжлийн буюу яг өнөөдрийн байдлаар бид нар хангаан бүс гэж байгаа энэ бүсийн маань одоо хилцүүлэхт бол аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх одоо маш том юм эрэлттэй зах зээлээ гэж бол манай төслийн хувьд харж байгаа. За тулгамдж байгаа асуудлын хувьд бол яг одоогийн байдлаар бол 21 аймгийн хэмжээнд бол одоо бүссэн хөгжлөөр бид бүхэн дараагийн стратеги ингээ гаргаж байгаа учраас бизнес эрхлэгчдэд бол одоо нөөтийн чөлөөлтөй байж гэн тэ сая хэлжсэн маш олон хөнгөлтүүдийг төр засгаас одоо ирүүлж байгаа. Тэгээд энэ нь өөрөө нэг талаараа бизнес эрхэлж байгаа буюу олон улсын төвшөнд байгаа за гадны хөрөнгө оруулалтчдыг татах гих мэтчлэн одоо ийм зөөлөн бодлогоор бол энийг орж ирж байгаа нь бол одоо бизнес эрхэлж байгаа бидний хувьд бол одоо маш тийм үр өгөөжтэй зүйл болж харагдаж байгаа гэж үзэж байгаа. За баярлалаа. Ер нь байгаль эхийн энэ давуу талыг өгсөн орчин дээр бизнесийг хэрхэн хөгжүүлж байгаа юм залуу бизнесмений сайн туршлага болох хуваалцлаа. За дараагийн асуулт бол аялал жуулчлалтай холбоотой. Тэгэхээр хилцүүлэг эхлэхээс хойш ерөөсөө ганц л нэг бизнес яригдсан бол
Ара комплексийн бизнес бол байсан. Тэгэхээр энэ бизнесийн яг нууц нь юу вэ? За мэдээж энэ бизнес учраас тодорхой хэмжээний бэрхшээлд тулгарсан баг. За энэ дээр дид бүтц маань өөрөө бэлэн байсан уу? За энэ бүсчсэн хөгжлийн бас цаашдын бодлого маань танай бизнес төлөвлөгөөнд ер нь хэр туссан байгаа вэ гэдэг талаар Ара комплекс захирал ноён Үлзий баяраас танаас энэхүү асуултыг асууя. За баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За ер нь бол бэлэн одоо бизнес байсан юм гэдэг нь бэлэн дид үтс байсан юм гэвэл энэ бол бэлэн судалгаа байсан. Монголчуудын аялал жуулчлалын одоо судалгааг бид нар 19 оноос хойш хийсэн. Бид нар жошид буудлын үйл ажиллагаа явуулахын тулд хийжсэн судалгаа маань жошид буудлын хэрэглэнээс давсан монголчуудын амралт аялал жуулчлалын хөдөлгөөн байсан байхгүй. Энэ маань юу гэхээр 7 сарын ер нь 10-наас 8 сар хүртэл за хамгийн ихэндээ бол 7 сарын 1-ээс эхлээд нийтдээ нэг 350 мянган орчим монголчууд яг Архангай аймгаар дайрч сарын хугацаанд аялдаг байна. Энэтэй холбоотой аялал жуулчлалын бэлэн ийм одоо сектор дээр ягаад бид нар одоо зөвхөн буудлын бизнес хийх ёстой бэ? Энэс цааш бол өшөө хөгжүүлэх ёстой байна гэж харж ирсэн. Тэгээд ковид таарсан. Тэрнээс хойш бас нэг 2 жилийн хугацаа өнгөрөөд тэгээд 23 онд Архангай 100 жилдээ уялдаад ингээд анхны энэ төсөл маань ихэлсэн. За яг хувийн хвшлийн хувьд бол бэрхшээл мэдээж ганцхан л зүйл байдаг, санхүүжилт байдаг. За ямар ч байсан 2 жилийн хугацаанд бол ямар нэгэн байдлаар төрийн түншлэл хэлбэрээр явж байгаа болохоос биш одоо ямар нэгэн санхүүжилт бол авсаас ямар нэгэн санхүүжилт авахгүй явж байна. За бидний хувьд л яг түрүү юу хэлэх гээд байна гэхээр ямар нэгэн бизнес бол өөрөө хэрэглэгчтэй байж л явна. Тэгээд дээрэс нь мэдээж эдийн засаг. Тэгэхээр хэрэглэгчийн хувьд бол яг өдөртөө бол дунджаар нэг хар хорныг дайраад Архангайг дайраад өнгөрч байгаа машины тоо бол нэг 5,000-аас 10,000 орчим борлдог. За өнгөрсөн жилийн үед бол бид нар нэг 300 орчим мянган дотоодын аялагчид Архангай аймгаар дайрч өнгөрсөн байна гэж хамгийн бага тоон дээр нь авч байгаа. За утасны хэрэглээ болон Unitel-ийн хэрэглэгчдэд авах юм бол энийг нэг дахин илүү байгаа. Тэгээд энэ маань одоо эдийн засагт орж байгаа үр нөлөөгөөрөө бид нар бол бас хамгийн багаар бодох юм бол нэг 40 гаруй 45 орчим тэрбум төгрөгийн одоо бизнесийн эргэлт Архангай аймгийн төвд орж иржээ гэж харж байгаа. Энэгээрээ бол 7 сарын хувьд бол яг бусад аймагуудаас Баян Улгийн аймаг бол нэг 30 гаруй тэрбум төгрөг 7-8 сарын хугацаанд одоо аялал жуулчлалаас олдог бол Архангай аймаг бас тодорхой хэмжээгээр даваа болсон. Энэ нь бол бас хүмүүсийн сонирхлыг татчих байгаа юм байна гэж би харж байгаа байхгүй. Энэ бүсчилсэн хөгжлийнхаа хувьд болох юм бол Үүрхангай Баян Хонгор аймагтайгаа харилцах эхний алхмаа бол тавьсан байгаа гэж харж байгаа. Өнгөрсөн жил бол бид нар яг одоо цирк entertainment тоглолтуудын тикетийг бас тухайн аймагуудын хүүхдүүдэд бэлэглэх гэж тийм үү те маркетингийн ажлууд явуулж гисэн. За эрхчлэлийн хувьд бол яг энэ 7 сарда одоо 3 аймаг бол тийм хэд олон ийм дид үстээр холбогддог гэж гисэн. Одоо Баян Хонгороос бол нэг 400 гаруй километр 500 орчим километр Үүрхангайгаас нь 300 гаруй километр зайтай ингээд хоорондоо холбогдох авцсан байгаа. Тэр замаараа бид нар бас нийтийн тээвэр явуулах, entertainment тээвэр нь явуулах, хоорондын ийм харилцааг бий болгох. Хамгийн гол нь бол бид нар олон нийтийн оролцоог бий болгох. Олон нийтийн оролцоог бий. Ийм л ажлыг зорж ийн гэж бодож байна. За баярлалаа. 2023 онд бол манад бол 600 гаруй мянган гадаадын жуулчд ирсэн байлээ. Дийхтэй зөвхөн гадаадын жуулчид төвшөглөхгүйгээр дотоодын жуулчлалыг хэрхэн амжилтанд хүргэх вэ? За 2019 оноос энэ 5 жилийн хугацаанд хэрхэн энэ аялал жуулчлалын бизнесийг амжилттай бүтээсэн талаар туршлагаа хуваалцлаа. Баярлалаа танд. За дараагийн асуулт бол бас буцаад мал аж ахуй болон үйлдвэрлэлийн салбар руугаа шилжиж байна. За ерөнхийдөө түрүүн маш олон асуудлуудыг ярьлаа. Хоршоонууд маань ер нь цаашдын ирээдүгөө маш өөдрөгөр харж ийн гэж би бол дүгнэлээ. За тэгэхээр энэ түүхийн эдийг ашиглаад бүтээгдэхүүн гаргадаг компани төлөөлөх Мон Ирээдүй компани Биндрия захирал маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр бол арьс ширний салбар хэр байгаа юм бэ? Түрүүн бас зарим улсын хурлын гишүүд маань хангалттай төвшөнд ашиглагдахгүй байгаа гэсэн юм дүгнэлтийг хэлж илээ. Тэгэхээр энэ талаар та нэг тайлбар өгөөч. За сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ер нь бол одоо энэ бүсчилсэн хөгжил ярьж байгаатай холбогдоод
мал аж ахуйн салбар бол их яригдж байна. Мэдээж одоо манай энэ хангаан бүс бол нийтдээ нэг 300 мянган хүн амтай юм байна. Тэгээд малынхаа тоогоор бол бас Монгол улсын малын бараг 4/1 орчим хувь нь энэ хангаан бүсэд бол хамрагдж байгаа ийм мэдээлэл байна. Ингээд харахад бол арь ширний салбар ер нь бол 1985 онд гэхэд Монгол улсын үндэсний нийт бүтээгдэхүүний ер нь бол нэг 34%-ийг дангаараа хангаж экспортын одоо 16%-ийг хангаж ингэж ажиллаж ирсэн юм сайхан салбар байгаа юм. Тэгээд энэ салбарыг одоо яг энэ хэмжээнд нь авч өгөх томоохон зорилт тавиад бол арь ширний салбарууд бол ажиллаж байна. Тэгээд ер нь бол байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн шинжилт, мэрэгжлийн баг дээр үндэслэн доктортой гадаад харилцааг дээр чанартай Монгол малынхаа арьсыг стандартад нийцсэн боловсруулалт үндэсний үйлдвэрүүдийнхаа үндсэн түүхийдийг бол хангаж ажиллаж байгаа. Энд бол одоо нийт эсийн бүтээгдэхүүний тоог бол нэмэгдүүлж байна. Ингээд одоо 2013 онтой харьцуулахад бол нэг 8-9% боловсруулдаг байсан бол одоо бол нэг 31 орчим хувийг одоо бид нэр эсийн бүтээгдэхүүн болгож боловсруулж байгаа ийм сайхан жишээ байна. Тэгээд дэлхийн эдийн засаг нийтдээ ерөнхийдөө бол ногоон эдийн засаг байгаль орчинд ээлтэй технологи гэж одоо яригдж байгаа өнөөгийн цаг үед манай салбар бол цаг үетэйгээ нийж хөгжиж гэнэ гэж үзэж байна. Манай компанийн хувьд бол одоо 2021 онд одоо ус увгийн удирдах газар, мянганы сорилын сан болон Монгол инженерүүдийн зөвлөмжийн дагуу өөрийн хөрөнгөөр одоо тэрэм гаруй төгрөгөөр цэвэрлэх байгууламжийг барьж байгуулан байгаль орчны сөрөг нөлөөллийг багас зорилгоор ингэж цэвэрлэх байгууламжаа ажилуулад одоо 3 жил орчим ажиллаж байна. Ер нь бол энэ салбар дээр үйл ажиллагаа явуулж байгаа нэг 34 үйлдвэр байдгийн. Эдгээр үйлдвэрүүдээс нэг 10 хэдэн үйлдвэр нь бол ер нь цэвэрлэх байгууламжаа бариад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм сайхан амжилт бол байгаа. Тэгээд одоо ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэл, эко үйлдвэрлэл гэж ярьж байгаа энэ цаг үетэй хөл нийлээд бид бүхэн одоо дэлхийн топ химийн бодисны үйлдвэрлэх болох Төрөмлөр компанитай 2016 оноос хойш хамтарч ажиллаад 2023 онд тухайн Төрөмлөр компани албан ёсны агентийн эрхийг авсан байгаа. Энэ нь бол одоо дотоодын үйлдвэрлэгчтэй стандартд нийцсэн байгаль орчинд ээлтэй химийн бодисоор боловсруулан арь ширээ боловсруулж үндэсний үйлдвэрлэлүүдээ үндсэн түүхий дээр хангаж ингэж ажиллаж байгаа тийм бахтам сайхан амжилт байгаа. Тэгээд ер нь бол олон улсын ISO стандартыг хангаж ажилласан. Манай 2 үйлдвэр одоо Leather Working Group-ийн LWG гэсэн стандартыг хангасан байгаа. Энэ арь ширний салбар бол ер нь маш сайн одоо хөгжиж байгаа гэж үзэж байна. За баярлалаа. Ер нь төр засгийг заавал харахгүйгээр хэрхэн хувийн хвшил өөрийн нөөц болцоодоор тулгуурлаад хамтын ажиллагааны хүрээнд бол энэ бизнесээ өргөжүүлж байгаа. За мөн өөрсдийн хувьд бол бүсчсэн хөгжлийн энэ зорилтод бол хувь нэмэр оруулахтай итгэлтэй байгаа талаар бол дэлгэрэнгүй мэдээллийг та сая дүгнэлтээр бол өглөө. Баярлалаа. За дараагийн асуулт бол сүүлийн асуулт. Гэхдээ энэ дээр бол би панелистуудыг тодорхой санал дэвшүүлээсэ гэж хүсэж байна. Ягаад гэвэл энд орон нутгийн бас төлөөлөгчд, ноён дарга, за мөн бас санхүүгийн байгууллагын төлөөлөл бол ирсэн байх гэж бол найдаж байна. За дараагийн асуулт бол за Монгол улсын энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын Аранхай аймгийг хариуцж байгаа дарга Мөнхбат даргаас бол танаас асуух гэсэн. За ерөнхийдөө бол та компаниудаа төлөөлөөд энэ бүсэд нэмэн өртөгч гэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа экспортлоход ямар боломжууд байгаа вэ? Хувийн хвшлүүд яаж хамтрах ёстой юм бэ гэдэг дээр та нэг санал дэвшүүлээч. Тэрнээс өмнө нэг зүйл хэлэх ёстой гэж бодож байна л да. Ялангуяа одоо энд Өвөр хангаан, Баян хонгорын, Ар хангаан ингээд тодорхой төрлийн төлөөллүүд, яг мэрэгжлийн хилцэн агентлагийн мэрэгжилтнүүд ингээд сууж байгаа харагдаж байна. Тийм учраас ялангуяа одоо энэ бүсчилсэн хөгжил дээр мэдээж хэрэг Ар хангаа, Өвөр хангаа, Баян хонгор 3 нэгдсэн бүсчилсэн хөгжлийнхоо одоо тэр формыг бол бас хийж таарна. Яг тэр форумд, яг тэр уулзалтанд хувийн хвшлийнхаа бизнес эрхлэгчтэй болон худалдаа аж үйлдвэрийн танхим, тэр бүсийн худалдаа аж үйлдвэрийн танхимаа бас оролцуулаасаа гэж ингэж хүсэж байна. Дээрэс нь одоо энэ бас төрийн төлөөллүүд ингээ хараад сууж байгаа учраас шинжилсэн бодлогын хүрээнд орон нутагт яваад очисон компанийг ингэнэ гэдгийг хэлчихлээ. Төр шилжээж
шилжиж очисон хүнийг ингэнэ гэдгийг бас төр хэлчлээ. Шинэ компани байгуулвал бас ингэж одоо урамшуулна хөнгөлнө гэж хэлчлээ. Тэгвэл тухайн орон нутагт удаан он жилээр тэр ажлын байрыг бий болгож, татвараа төлж удаан хугацаанд оршин тогтож байгаа тэр компаниудаа яах юм бэ гэдэг дээр бас нэг шийдэл гаргаж тэгнэ гэдэг урам хайрлаасаа гэдгийг бол одоо энийг эндээс дамжуулаад ингээд бас төрийнхэнд одоо хүргэмээр байна. Бид нар ч гэсэн ялангуяа одоо орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани захирлууд ер нь бид нарыг бас яах юм бэ? Эмнэлгийн суманд аймагт ажилласан төрийн албан хаагчаа төр ингэж урамшуулна гэд бас хэлчлээ тийм үү? Суманд ажилласан төрийн албан хаагчаа бол нийтийн албанд ажиллаж байгаа албан хаагчдаа бас ингэж урамшуулна гэдгийг бол төр хэлчлээ. Тэгвэл хувийн хвшилд тэр бүхий л цаг хугацаанд ажилласан хүмүүсийг бас яах юм? Дээрэс нь цалингийн доод хэмжээ гэл ингээл жил болгон, улирал болгон ингээл ирээд гараад байдаг, бий болоод байдаг. Хувийн хвшилтээр өөрөө тэр нь амар том дарамт болж ирдэг. Нөгөө тэргүү хуульчлагдаад, журамлагдаад гарчиж байгаа цалингийн нэмэгдлийг хувийн хвшлийнхэн хийхгүй гэдээ яах юм? Хийж л таарна, тийм учраас энийг бас төрийн бодлогын хэмжээнд очиосоо хүрээсэй гэж ингэж ойлгож байна. Дээрэс нь би нэг одоо жишээ ярил л да. 70 хүүхдийн дотор байртай сум. 70 хүүхдийн дотор байранд нь 24 хүүхэдтэй. Тэгсэн чинь дахиад 80 хүүхдийн дотор байр эхэлчихэж байгаа байхгүй юу? Энэ юуны бодлого вэ? 26 хүүхэдтэй багийн сургууль. 26 хүүхэдтэй багийн сургууль. 1-р анги нь 3 хүүхэдтэй, 2-р анги нь 6 хүүхэдтэй, 3-р анги нь хэдчүүлээд, 4-р анги нь ямар ч байсан 26 хүүхэдтэй, 35 ажилтнтай. Хэдий цаг хугацаанд өнөөдрийг хүртэл тэгж явсан. Тэгвэл тэнд өнөөдөр 150 судалтай сургуулийн барилга баригдчих жишээтэй. За яг хуу алс ирээдүйдээ болно л доо. Болох үндэс тэрийг одоо алсыг харсан бодлого гэж одоо хэлж болно. Тэгтлээл өнөөдөр одоо 30 жилийн дараа 150 хүүхэдтэй болох юм уу? Тэгсэн дээр хоноо өшөө нэг жижигхэн үйлдвэрлэл бариад байж их нь зөв юм болов гэсэн нэг том бодлого байна. Дараагийнх нь бодол болонгууд би энийг яагаад ирсэн юм бэ гэхлээр ер нь бол одоо яг одоо үндэсний бүсчилсэн хөгжлийн хүрээлэн, худалдаа аж үйлдвэрийн танхим, энэ дэд бүтц болон үйлдвэрлэлийг хариуцдаг, санхүүг хариуцдаг 4 яам энэ бүгд нийлээд энэ бүсчилсэн хөгжил дээр Увархангай аймагт бол стратегийн хувьд ийм үйлдвэр байх нь зөв юм байна. Зах зээл нь өөрөө ингэж хангагдаж байна. Баян хонгорт ийм үйлдвэр байх нь зөв юм байна. Архангайд ийм байх нь зөв юм байна гэдгийг судалгааны үндсэн дээр төрөөс тодорхойлох нь зөв байдгийн болов уу гэж бодсон. Би яагаад энийг ингэж хэлж байгаа юм бэ гэхээр би бас аймгийн иргэдийн хурлын дарга хийж ирсэн хүний хувьд нэг тэр үед нэг тэр яг энэ яамдууд нийлээд нэг судалгаа хийгээд эхэлж ийсэн аа. Тэгээ сүүлд нь тэр нэгэ зогссон. Тэгтэл аймаг өөрөө одоо энийг бол манай худалдаа аж үйлдвэрийн танхим санаачлаад явуулна гэж байгаа. Аймаг өөрөө 3 аймаг гуруулан дотроо сумуудаа бүсчилж байгаа. Энэ нөгөө бүсчилсэн хөгжилтэйгээ холбогдуулаад. Архангай аймаг бол Тариац сумныг бүснэ, Эрдэнэ мандал сумныг бүснэ, Хотод сумныг бүснэ, Эрдэнэ болгон сумныг бүснэ гэдэг ингээд 4 хуваачиж байгаа. Тэгвэл бид нар энэ 4 хуваасан бүс дээрээ танхим санаачлаад дээрэс нь одоо аймгийнхаа бодлого төлөвлөлтийн газар хэлтсүүдийг оролцуулаад энэ суман дээр ямар жижиг дунд үйлдвэр байгуулвал нөгөөх нь яг одоо хөгжиж чадах юм бэ гэдэг судалгааг хийгээд ингээд одоо дээрэс нь энэ судалгаа хийгдсэн энэ жижиг дунд үйлдвэрлэлийг бол жижиг дунд үйлдвэрлэлийнхаа сангаас ингэж дэмжих нь зөв юм байна гэдгийг одоо төрд гаргаж бий болгож өгөх. Ийм л одоо бодлого баримталж байна. За баярлалаа. Аж ахуйн нэгжийн төлөөлөгч мадаас одоо хэрхэн яаж бизнесийг дэмжих вэ гэдэг талаар маш олон саналуудыг дэвшүүлээд энд холбогдох албан тушаалтуудын цаашаа уламжлана гэдэгт бол найдаж байна. За дараагийн асуулт татвартай холбоотой. Мэдээж танай одоо аялал жуулчлалын компанийн хувьд бол маш их татварыг төлрүүлдэг байх. За сая татварын хэд хэдэн хөнгөлтүүдийн талаар бол ярьж байна. Борлуулалт орлогын 1% гэж би бол буруу санаагүй бол ийм санаачлал дэвшүүлээ. Тэгэхээр энэ татварын бүсүүдийн хоорондын ялгаатай энэ байгаа байдал мөн татварын бодлогын чиглэлээр ямар танд санаа байгаа вэ? Танд яг 3 минут хариулах юм цаг байна. Баярлалаа. За би тэгээд ер нь бол яг өөрийн байгууллага дээр учирж байгаа татварын асуудал дээр жишээ авъя. Одоо манайх болохоор одоо үйлчлэгээний байгууллага, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт үйлчилгээг
одоо илүү хөгжингүй болох гэж ажиллаж байгаа байгууллага. Гэтэл одоо манай бүх хангамж, бүх зүйл Улаанбаатар хотоос төлөрсөн газраасаа бид нар яг чаргагүй зохицолбор руугаа бүгдийг тээвэрлэдэг. Гэтэл зээл авах болохоор бид нар яг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай ижил хэмжээний хүүгээр зээл авч орон нутагт хөрөнгө оруулалт их шаардлагатай болдог. Орон нутагт үйл ажиллагаа явуулсныхаа төлөө бид нар татвараа төлдөг. Гэтэл одоо тэр татвар дээр одоо аслагдмал газар үйл ажиллагаа явуулж байгаад ямар нэгэн тийм одоо нөгөө татварын хөнгөлт байхгүй муу ажиллах хүч гэж нэг зүйл маш асуудалтай байдаг. Гэтэл бид нар үйлчлэгээний салбартаа бол манайх нэгдснээсээ хойш одоо тасралтгүй ажиллах хүчийг бэлдээд гадагшин дотгошин сургалтанд явуулаад ингээд байгаа. Мөн тэрнтэй холбоотой бас ямар нэгэн бодлого шийдвэр байдаггүй. Үүний нэг том жишээ одоо бид нар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаатай ижилхэн одоо яг тэр аслагдмал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө одоо хөрөнгийн татвар гэдэг яг ижил хэмжээгээр төлдөг. Ковидын үед бол хамгийн урт хугацаанд хөл хорионд орсон салбар бол яг чаргагүй манай салбар. Ковид эхлэнгүүт манайх хаагдсан, хамгийн сүүлд нэгдсэн. Тэр хугацаанд орсон одоо татварын өр одоо хүртэл биднэрт дуусаагүй. Ерөөсөө тэрнийхээ араас л нөхөх гэж хичээж улсад төлж байгаа татварынхаа хэмжээг буулгахгүйг зорж ажиллаж байгаа. Гэтэл одоо энэ хүний нөөц энэ одоо тэр нөгөө бараа бүтээгдэхүүн үйлчлэгээнд зарцуулагдж байгаа зүйлсийг тэнд аваачих тий. Тэгээ тэнд одоо маш том бүтээн байгуулалт хийснийхаа төлөө төлж байгаа татвар гэдэг эднэр дээр бол яг тодорхой хэмжээний хэрэг хөнгөлт байх юм бол эргээд улсад орох татвар тэнд ажиллах хүчний юу бол бодитоор нэмэгдэнэ л гэж харж байгаа. За татвартай холбоотой маш тодорхой 3 саналыг бол дэвшүүллээ. Тэгэхээр татварын хөнгөлөлт бол байх ёстой. За иргэдийн хурлын төлөөлөгчийн дарга нар маань бас энд байгаа. Тэгэхээр энэ чиглэлээс болгодоо тусах баха гэж бол найдаж байна. За дараагийн санал асуух хүн бол энэ хошооны төлөөлөл байгаа. За танаас бол асуух асуулт юу вэ гэхлээр ер нь бол энэ малын арьс өнгүүдж байгаа. За малын энэ бүтээгдэхүүнөөр өнгүүдж байгаа. Түүхий дөр өнгүүддэг гэдэг юм асуудал бол ярьж байгаа. Тэгэхээр энийг яг түүхийдийн бэлтгэдэг хүний хувьд ямар санал санаачлага төр хувийн хвшил эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хооронд байж иж та бүхний орлогыг сайжруулах юм бэ гэдэг энэ талаар та нэг 3 минутын дотор санал өгөөч. За баярлалаа. Ер нь бол малын гаралтай түүхийдийн үн тогтворгүй байдаг. Ягаад тэгэхээр за одоо малчт бол цаг наргүй ажилтдаг, өдөр шөнөгүй ажилтдаг, амралтын цаг гэж байдаггүй. Жилийн турш тэрийг дагж иж нэг удаа одоо нуруунд дараас нь олуурын чүм авч санхүүгийнхаа асуудлыг шийддэг юм л хүмүүс үйлдвэрлэгч нар. Арьс шир үнгүүдж байгаа юу гэвэл үнгүүдж байгаа. Тэр тусмаа говьд бол одоо хоньны нэхийг бол ер нь авдаг газар байхгүй. Манай хошооны хувьд бол дийлэнх үйл ажиллагаа ноолроор явдаг. Гадаадын харилцагчтай дотоодын одоо гэрээ байгуулсан анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэрүүдтэй мөн одоо арьс шир одоо энэ Мон Ирээдүй гэдэг үйлдвэртэй бол бас хэдэн жилийн хамтын ажиллагаа явуулж байгаа. Зүгээр сум болгондоор, гошоо болгондоор тийм боломж бас заримдаар нь байдгүй болов. Тийм учраас одоо энэ арьс ширний үнгүүд одоо энэ арьс шир авахгүй байна гэдэг, боловсруулахгүй байна гэдэг асуудал бол нэлээд яригддаг байх. Ноосыг бол манайх одоо бас Уурангай ноос ирээдүйтэй хамтарч ажилладаг, гэрээ байгуулдаг, гошоогоор дамжуулсан ноос арьс ширний урамшууллыг үйлдвэрүүдтэйгээ одоо гэрээ байгуулсны уламжаар зохицуулж явдаг. За илүү хамтын ажиллагааг хөгжүүлж ийж, хамт ойлголцож хүрж ийж, хамтаа бизнес B2 бизнес маягаар зарчмаар ажиллаж ийж илүү амжилтанд хүрнэ гэдгийг та онцлох шиг боллоо. Баярлалаа танд. За дараагийн асуулт аялал жуулчлалын салбарын төлөөллийн Жавсан дор захирлаас асуух гэсэн. За ерөнхийдөө хангаан бүсийн хувьд бол түргийн үеийн, за их Монголын үеийн маш уламжлалт тийм түүхэн дурсгалтай. За энэ ч учраас бол манай бодлогын баримт бичигч бол тусагдсан байна. Тэгэхээр таних асуулт гэвэл ер нь уламжлалт аялал жуулчлалыг хэрхэн орчин үеийн аялал жуулчлалтай хостуулах вэ? Энэ дээр танд ямар санаа байгаа вэ? Энэ дээр бас ямар дэмжлэг хэрэгтэй байгаа вэ? За энийг ярихаас өмнө бас нэг зүйлийг дурдах ёстой. Бас хангаан бүсийн онцлогийн хувьд бол шинэ хар хорин бот гээд байгаа. За энэ дээр түшиглэж шинэ хар хорин хотын
За шинэ технологи, инновацийн хөгжлийн төв бол яг манай энэ хангаан бүс дээр баригдана. Тэгэхээр энэ бол засгийн газрын өөрийн бодлогын хувьд бол дараагийн алсын оройгоо олгож ажиллаж байгаа. Тэгэд би энэ дээр нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. За уламжлалт аялал жуулчлалаас бид нар яг одоо бол шинэ захим техник технологийн аялал жуулчлал руу хөвөрөхгүй бол өөрөө бас нэг талаараа нэг юм явцсан байгаад байгаа. За бид нар нөгөө л нэг жуулчтай авчирч ирээд нэг прогонтой аваачаад нэг газар очиод за энэ бол одоо бичих таад юм аа тий. За энэ бол одоо юу гэдэг шурганы улаан зохио юм аа. За энэ түүхийг яриад нэг тэндээ за 5 минут зураг авахулчих. Энэ өөрөө одоо бол арай өөрчлөгдөх ёстой. Магадгүй тэрэн дээр бид нар бол бидний харж байгаа бас дараагийн төсөл маань бол виртуал аялал жуулчлалын бүсийг хөгжүүлье. Энэ нь өөрөө бүсцэлсэн буюу яг одоогийн бидний яриад байгаа энэ бүссэн хөгжил гэдэг дээр бол технологи, инновац, хиймэл оюун ухааныг ашиглаж бид нар аялал жуулчлалыг хөгжүүлэхгүй бол нөгөө л нэг уламжлалт ингээд сэтгэхгүйгээрээ аялал жуулчлал гэдэг бол 20 хүн авчираад мөнгө олдог юм аа. Энэ одоо биш болсон. Бид нар илүү их олон улсын төвшөнд гарч ажиллах цаг болсон. Дээрээс нь бид нар илүү их одоо нэтворкингийг хөгжүүлэх, олон улсын тэр ямар одоо платформуудыг ашиглаж байна те. Энүүгээр зэрэг хөгжүүлж явж ээж дараагийн нөгөө аялал жуулчлалын том бодлогуудыг гаргаж чадна. За энэний өмнө бол мэдээж нөгөө дэд бүтцийн асуудлууд байгаа. Тухайн кемп нь гişнээ гэртэй юм, ахуй хувьд ямар юм, тухайн хүн нөгөө кемп дээр очиод нойл нь ямар ингээд энэ асуудлууд бол нэгдүгээр асуудал. За дэд бүтцийн хувьд бол бид нар энийг шийдэх ёстой. Төр засаг энэ дээр маш сайн анхаарах ёстой. Нэг алдаа маань бол энэ хоёрдугаар асуудлыг бид нар бас хамгийн ихэнд бариа яваад байгаа нь бол дараагийн ирээдүйн аялал жуулчлал энүүгээрээ хөрчих юм аа. Тэгэхээр манай компанийн хувьд бол виртуал аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 21 аймагт бол бүсэлсэн хэлбэрээр дээрээс нь бид нар байгалийн одоо дурсгалт газруудаар магадгүй жуулчин маань одоо явж үзэхээс өмнө эндээс нөгөө виртуал орчинд тэр мэдрэмжийг аваад дараа нь нөгөө сонголтуудаа хийдэг хангаан бүс рүү явъя, хөвсгөл рүү явъя, хойд бүс рүү те. За энэ нь илүү их гоё юм байна гэдэг нөгөө нэг энэ пакэж шилжилтүүдийг бид нар хийснээрээ энэ нь өөрөө шинэ аялал жуулчлалыг хөгжүүлэх одоо уламжлалтаасаа шинэ нөгөө үетэй холбогдож байгаа шинэ техник технологийн ингээд хамтдаа хийж байгаа нэг том зохицол олно. Тэгэхээр бид нар нэгдүгээр гэх юм бол бүсэлсэн хэлбэрийн одоо стратеги маш сайн уншиж судлах хэрэгтэй. Ягаад тэгэхээр сая бас мөхөд дарга маань хэлж байна. Энэ дээр ямар бизнесүүдийг яаж дэмжиж өгөх вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй гэж байна. За энэ бас нэг талаараа үнэн. Гэхдээ бид нар хангаан бүс дээр ер нь бол стратеги төлөвлөгөөн дээр бүсэлсэн хөгжлийн бодлогын бичиг баримт дээр заагаад өгсөн байгаа шүү дээ. Шинэ хар орон хотыг түвшиглэж бид нар одоо сэргээгт эрчим хүчний хувьд яах юм? Аялал жуулчлалын хувьд яах юм? Шинэ техник технологийн хувьд яах юм? Хар хором хоттой түвшиглэж инновацийн том төвийг байгуулна гэх мэтчлэн те. Тэгэхээр бид нар энэ стратеги төлөвлөгөөг уншиж судлаад дараагийн алсын харааны бизнесүүдэд энэтэйгээ илүү их уялдуулах юм бол бүсүүдийн хөгжил өөрөө хувийн бизнесүүдэд хөгжилч гэсэн яг адилхан ингээд бодлого дээр одоо нэмэгдээ явчих юм болов уу гэж бол харж байгаа. Тэгэхээр манай компанийн хувьд бол нэг ийм бас дараагийн төсөл маань бол яг энэ чиглэлээр ажиллаж байгаа. За баярлалаа. Ялангуяа инновац, виртуал туризм гээд маш олон ийм шин санаануудыг гаргалаа. Баярлалаа танд. За дараагийн асуулт гэвэл Ара Хүлзий баяр захирал танаас асуух гэсэн юм. За ерөнхийдөө би танай компани маркетинг бол нэлээд биширдэг. За ялангуяа өнгөрсөн жилийн фестивалийн хувьд бол зөвхөн энэ хангаан бүсийн биш, энэ улсын биш, олон улсын түвшинд дарга хэмжээг зохион байгуулсан, Солонгосоос жишээ миний мэдхийн DJ ирсэн. За ингээд өвлийн аялал жуулчлалыг бас хөгжүүлж байна. Тэгэхээр таны хувьд бол цаашдаа түүх уламжлалыг хослуулсан энэ орчин үеийн аялал жуулчлалыг хэрхэн зөвхөн ар ангаа биш, энэ 3 аймаг хамарсан байхаар хөгжүүлэх юм санаачлууд байгаа вэ? Энэ талаар асуусан. За яг 3 асуудал дээр 3 хариултаар энэ асуултыг чи хариулъя гэж бодож байна. За хамгийн нэгдүгээр олон нийтийн оролцоо. За олон нийтийн оролцоо гэдэг нь маань за бидний хувьд бол эрхчил бүх эрхчил буюу одоо энэ бэлтгэл ажлуудыг хийгдэж байна. 3 аймагуд дээр бол энэ түрүүн мөнхөд хэллээ 20 манлайлагч компани гэдэг юм. Дээрээс нь олон нийттэй харилцдаг залуучуудын байгууллага эдгээртэй хамтраад бид нар одоо манай тоглолтууд болон одоо эрхчил гаргаж байгаа олон нийтийн бүх тоглолтууд дээрээс бүх бүсийн өрхүүд ашиг болдог байх. Тим платформыг хөгжүүлнэ. Бид нар одоо билетийн, тикетийн одоо
компани платформуд байдаг бол 3 бүсийн аймагуудын одоо иргэдүүд энэ тоглолтынхоо одоо тоглолт болон entertainment энэ арга хэмжээнүүдийг бүгд нэг баг мэт одоо ашиг хүртдэг баг. Энийг бид нар өнгөрсөн жил Архангай аймагт туршиж үзсэн. Маш амжилттай болсон. Нийтдээ нэг 500 гаруй залуучууд энд оролцоод яг билетийн платформтой зэрэгцээд билет борлуулалт хийсэн баг. Энэ өөрөө одоо маш одоо эдийн засгийн эргэлтийг өөрсдийнх нь яг хувийн карманд орж байгаа эдийн засгийн өгөөж байх юм. Үнтэй уялдаад хоёрдугаарт бол бид нар аль болох олон нийтийн байх энэ бодлогыг бас дахиад барина. Энэ нь бол нийт иргэдэд яаж өгөөж орох вэ гэдгээс одоо үүднэ гэж бодож байгаа. За бид нар яг юу гэхээр энэ түрүүн өмнөх одоо хилцүүлэг учраас тий одоо бүх хүмүүсийн хариулт дээрээс би бас ганцхан юм билий гэж бодож байна. Мөнгөн бүл гэж киноны нэг хүн байдаг шүү дээ. Сүүд осны зовоодын курст явууллаа, тим юмны курст явууллаа гэдэг. Яг сум дээр байгаа хөгжлийг тийм баг. Яг сумынхын зээлийг харах юм бол дандаа л тим цүний ферм, тим юм гэд бараг тэр сум бол аль хэзээ нийгмээс тасраад хөгжсөн байхаар байгаа байхгүй. Аймгийн тэр бизнес үуч адилхан. Аны ардаас ганцхан гүйцэтгэл байдгүй, үр дүн байдгүй. Түрүүн татврын талаар ярьчлаа. Бас яг би хилцүүлэх болчраас хэлж байгаа. Татвар гэвэл яг татвараас яг нөгөө аж ахуй нэгжүүд маань яг татвараа аль хэрэг хүртэл нь төлсөн бэ гэдэг байхгүй. Татвар төлж үзээгүй. 3 жилийн 4 жилийн өмнө татврын бодлого аль хэзээ өөрчлөгдсөн. Орон нутагт хөнгөлөлттэй зөндөө боломжууд нэгээс хэрэгжүүлдэг. Өөрөөсөө төлөх талаараа судалдаггүй юм чи яаж хэрэгжиж. Би тэгэл тухайн орон нутгуудад тухайн суманд одоо яг нийслэлийн одоо татвар шиг тэгээ тухайн сумынх нь харин бүр тэр байтугай 1% татвар ч юм байх ёстой гэж харж байгаа. Би хаан хужиртад үйлчлүүлэхээр хаан удирдын үйлчлэгээ үзүүлсэн татвар байдаг. Тэр нь харин хужирт сумын татвар баймаар байгаа байхгүй. Яг малчтын хоршоо гэхээр бас яг нөгөө хилцүүл учраас хэлж байгаа шүү дээ. Яг малчтад бол одоо жишээлбэл Ара комплекс төр 3 аймгийнх нь одоо аль болох олон нийтийнх байх гэдэг талаас нь тайлбарлаад орчлын яриад байгаа шүү. 3 аймгийн бүх худалдаа эрхлэгч нар бизнес эрхлэгч нар одоо энэ ондоо багтаад дараа 2-3 сар ихэд бүх худалдаа эрхлэх боломжуудаа гаргаад бид нар ийм худалдаа яг бол манай Архангай нээлттэй бүх одоо фестивал маягаар бүгдээрээ худалдаа их боломж. Гэтэл хичнээн хүн хоршоонд хамрагдсан. Зээл аваалаадаг, хоршоо гэлээдэг, арьшир гэлээдэг, арьшир хэрэгтэй бол олтгой байна шүү дээ. Хэрэггүй болоод хог болчих шүү дээ. Тэрнтэйгээ бас эвлэрэх хэрэгтэй. Тэгээд бүх юмыг одоо дандаа ингээд нүн одоо тийм болохгүй байх гэхээсээ илүү хувийн хвшлүүд хааштай болгоол ингээл явна. Тэрэнд нь өөрсдөө ингээд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тийм болохоор бид нар аль болох олон нийтийн байх юм зүйлийг бол хоёр дахь хэлж байгаа юм. Аль болох олон нийтийн байх харин эсрэгээрээ бизнес эрхэлж байгаа хүн болон татвар төлдөг байх, татварыг хариуцлагатай төлдөг байх энэ талаа төлхөө ажиллана гэж бодож байгаа. За 3 дугаарт бол аялал жуулчлал бол өөрөө заавал түрүүн чи өвлийн аялал жуулчлал гэж ярьлаа. Аялал жуулчлал өвлчөнгөө жуулчин хавчран гэж байхгүй. Дэлхийн бүх улс зарим улс зөвхөн 20 хоногийн аялал жуулчлалын өдөртөө байдаг байхгүй. Бусад үед нь цаг агаар нь тохиромжгүй л байдаг. Дубайгийн тэгтэл төрч маань өөрөө зунаар бол хин очих үү те. Гэхдээ бид нар ялгаа байхгүй. Өглөө бид нар тэр мал аж ахуйдаа бусад бэлтгэл ажилдаа хамрагдаад чанартай 2-3 хүн фестивалаар, өвлийн фестивалаар жуулчид авчираад зуныхаа одоо яг тэр сайхан цаг үедээ бол хүмүүстэй үйлчлэхээр тийм маягаар бол аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэж харж байгаа. Тийм учраас Ара комплексүүд яг вэхээр 7 сард яг entertainment чиглэлийн юм бай. Бүс гэж хандж байгаа бол бид нар 7 сар 8 сар тэгвэл одоо Үр Хангай аймаг маань мал аж ахуйн төлхөө хөгжүүлэх бүс гэж байгаа. Баян Онгор аймгийн үйлдвэрлэл хөгжүүлэх бүс гэж. Тэгвэл Архангайд аялал жуулчлал түүх соёлын дүүс юм бол 7 сард бай. 8 сард бүх 3 аймаг хамтраад одоо мал аж ахуйхаа үзэсгэлэн тэ шилмэл малынхаа байт юм уу тэр малчтынхаа фестивалыг Үр Хангайд хийж болж шүү. Мал аж ахуй хөгжүүлэх гэж байгаа бол тэ үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа бол тэр уул уурхай тоног төхөөрөмжийн ядаж шинэ майнинг инфо гэх юм тэр тоног төхөөрөмжтэй юг нь Баян Онгорт нэг том майнинг экспо хийж болно шүү. Тэгээ ийм маягаар аялал жуулчлалыг хөгжих юм болов уу гэж харж байгаа. Тэгээ энэтэй холбоотой яг зүгээр юу гэхээр аймаг болгон заавал фестивал хийх албагүй
бүс болгон дээр заавал фестивал байх албагүй. Угаасаа л түрүү ярьсанчлан судалгаа ядаж байх хэрэгтэй. Нийтийн амралтын цаг хугацаанд ингэж таарж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш манайх тэнд юм хийнэ гингууд одоо тэр нь тодорхой байж чадахгүй шүү дээ. Дээрэс нь одоо альва фестивалууд бол жилийн өмнөөс зарлагдчих байх, альва одоо аялал жуулчлалын хөтөлбөр ч гэсэн жилийн өмнөөс зарлагдчих байх хэрэгтэй. Ингэж харж байгаа гэх баярлалаа. За баярлалаа. Ер нь эдийн засагт бол spill over effect гэж бол байдаг. Нэг бизнесийн ашиг дандаа нөгөө хүртэгчд бол шингэдэг. Энийг бол хамтдаа нэг эдийн засаг байгаа учраас хамтдаа хөгжөө гэсэн юм уриалгыг аж ахуйн нэгжүүд бол гаргаж байна. За мөн татвартай холбоотой, дэмжигтэй холбоотой, бизнесийн бодлоготой холбоотой маш олон саналуудыг бол хэллээ, танд бол баярлалаа. За сүүлийн асуултыг бол Бендрия Захирлаас бол асуух гэсэн. За ерөнхийдөө бол түрүүн маш олон асуудлуудыг бол ярилцлаа. Тэгээ та ерөнхийдөө дүгнээд танаа компани зүгээс яг үйлдвэрлэгчийн хувьд бол энэ дид бүтц тулгуурласан, өөрсдөө дид бүтцээ бас хийдэг ийм байгууллагын хувьд бол түүхийд бэлтгэн нийлүүлэгч, төр засаг, олон улсын санхүүгийн байгууллага, банк санхүүгийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг талаар танд нэг уриалга гаргаач. За ер нь бол одоо энэ арь ширний үйлдвэр гэдэг юм чинь уг нь бол энэ одоо бид нар уламжлалт мад яаж хууль гэж яриад байна. Одоо нийт малын 4/1 нь энэ хангаан бүс байж гэн л гэж яриад байна. Гэвчрөөсөө энэ нэг мал нь одоо ямар нэгэн байдлаар одоо бичээрийн нөөц даацаа нь хэтэрсэн бүр 5 дахин хэтэрсэн. Тэгээд одоо ямар ч үр өгөөжгүй таваарлаг чанар нь алдагдсан ийм л одоо мал аж ахуйг хөгжүүлээд байна бид нар. Тэрнээс биш одоо арь ширний үйлдвэрүүд одоо боловсруулж чадахгүй те энэ түүхийдээ хаяад байгаа юм биш ээ. Одоо Nara комплекс компани захирал хэллээ шүү дээ. Энэ бид нар бол одоо маш олон махны үйлдвэрүүдтэй бас хамтарч ажилладаг. Одоо Налаахын Трастред, одоо MCC-ийн Махмят гэх мэт одоо энэ компаниудтай хамтарч ажиллахад түүхийн эдийн чанар гарцсан шал ондоо байгаа юм. 80-90% байгаа юм. Одоо нийт түүхийн эдийг 100% гэж үзэх юм бол хоньны нэхий ерөөсө 10% шаардлага хангадаг. Бусд нь ерөөсө шаардлага хангадаггүй. Тэгээд 20-30% нь авъя гэх юм бол ерөөсө 70-80% нь хаягддаг ийм л болчиход байгаа. Бид нар одоо мал аж ахуй, уламжлалт аж ахуй гэж ингээд яриа лээ. Яг үндсэндээ бол бид нар одоо мал аж ахуйгаа хайцсан байна. Малын эрүүлжүүлэх тал дээр бүр байхгүй байна. Эрчимдсэн одоо мах камнадууд байхгүй. Дандаа хээрийн бойгоор гаргадаг. Тэгээд одоо анхан шатны тордлогоогоо хийхгүй. Энээс болоод одоо үнэгүүдэд би бол одоо маш санаа зов сууж илээ л да. Одоо ингээд хангаан бүс гэдэг малаа арьсаа хаяад байгаа юм шиг л ийм л байдлаар ярьж байна те. Ер нь бол энэтэй холбоотойгоор ярихад би одоо энэ манай компанитай хамтарч ажилладаг энэ хоршооны захирал одоо Бадраа ирсэн байж байна. Бид өхөн болоод түүхийн эдийн чанарыг сайжруулах тал дээр хамтарч ажилласны үн дүнд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ер нь 2013 оноос 2023 онд 30% нэмэгдүүлсэн байж байгаа. Мэдээж үйлдвэрлэл явагдчихэж л улс орон хөгжин штэ. Бид нар бол малын гаралтай түүхийн эдийн чадлынхаа хэрээр боловсруулад олон улсын ЭС стандартыг хангаад байгаль дээлтэй одоо техник технологиг нэвтрүүлээд үндэсний хэмжээний олон үйлдвэрүүдийг үндсэн түүхий дээр хангаад одоо дотоодын гутлын үйлдвэрүүд, хувцас сүнх үйлдвэрлэгч нар бол маш сайн ажиллаж байгаа. Ийм одоо ийм амжилттай үзүүлэлтүүд байна. Тэгээд ер нь ингээд банк санхүүгийн байгууллагатай гэж ярихаасаа илүү цагаан алт хөтөлбөрийн хүрээнд одоо нэлээд дэмжлэг гарч ирж байгаа. Үүн дээр одоо бол хошоодуудыг дэмжинэ гэж байна, мал эмнэлгийг дэмжинэ гэж байна. Тэгээд энэ үйлдвэр угсаа төрөл гарлын тодорхой болгоно гэж байна. Энэ тал руу нэлээд төсөв тавигдж байгаа учраас одоо энэ салбар цаашдаа их хөгжих болов гэж одоо найдаж байна. За баярлалаа. Панелистуудаа та бүхэнд баярлалаа. За эцсийн дүгнээд хоёр өгүүлбэр дүгнэлтэд бол аж ахуйн нэгжүүд бол бүсчилсэн хөгжлийн ирээдүйд бол маш өөдрөг байгаа юм байна. За бизнес төлөвлөгөөнүүдээ бүгдээрээ боловсруулсан байна гэдэг ийм дүгнэлтэнд бол модераторын хувьд бол хүрлээ. Тэгэд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та бүхний цаашдын бизнесийн ажилд амжилт хүсье.